Сайн байцгаана уу? Би та бүхэнд гэрийн нөхцөлд Snickers-ийг харахыг танилцуулъя. Snickers нь 3 таблет шоколад буюу 300 г шоколад орно. 1-р зурманд 30 г масал, 100 г эсэн чихэр, 35 г молко, 75 г самрын тос, 150 г маршмеллоу, 1 ванила, 200 г ирээс, 35 г whipping cream, 150 г давсалсан самар орно. Сүйтэй шоколадаа хайлуулах. Шоколадаа буцалж буй халуусан дээр шилэн юм уу төмөр сав тавьж хайлуулна. Гэртээ байгаа ямар нэгэн намхан хантай савыг ашиглан дээр нь мөнгөлөг цаас дийсэн Snickers-ийг хийж болно. Ингээд хайлуулсан шоколадаа үүн дээрээ дэвсэж өгнө. Одоо Snickers-ны 1-р зурмгаа бэлтгэцгээе. Масал, элсэн чихэр, молко, ванила дөрвөө дунд зэргийн гал дээр сайтар хольж утган халаах ёстой. Үүний дараагаар самрын тосоо хийж хольж өгнө. Хамгийн сүүлд нь маршмеллоугийн уустал нь нэг бүхэл зурмаг болтол нь утгаж өгөх ёстой. Ингээд хүрэгчөндөө зарцаасан байсан шоколадн дээрээ дэвсэж өгнө. Одоо Snickers-ны 2-р зурмгаа бэлтгэцгээе. 150 г ирээс, 35 г whipping cream дунд зэргийн галан дээр ирээсээ хайлтан утгаж хольж өгнө. Энэ шингэн зурмган дээрээ урьдчилж нүдэж бэлтгэсэн давсан самраа хийж хольж өгснөөр Snickers-ны 2-р зурмаг бэлэн болох юм аа. Ингээд хүрэгчөндөө зарцаасан байсан шоколад үн дээр нь Snickers-ны 1-р зурмган дээрээ самарныхаа зурмгийг дэвсэж өгнө. Ингээд Snickers-ныхаа сүүлийн давхархыг дэвсээд хүрэгчөндөө иж зарцааж өгнө.